Хүүхдийг өөртөө итгэлтэй болгох 10 арга. Хүнийг огт уучлдгүй хүн хамгийн том нүгэлтэн байдаг. Пьер Августин. Үлгэр жишээ бол өөртөө итгэлгүй эцэг эхчүүд хүүхдээ өөртөө итгэлтэй болно гэж найдсны хэрэггүй. Та биеийн өөсөв, гэр бүлийн амьдрал, ажил, орчин тойрон, ур чадварын талаар үргэлж муу байж үүнийгээ ярьдаг бол хүүхэд таньч мөн тийм болно. Нөхөртөөгөө, эхнэртэйгээ харилцах харилцаагаа эерэг байлга. Эхнэр нөхрийн хоорондох харилцаа хэрүүл маргаан хүүхдээ үргэлж харуулж байдаг муу талууд нь хүүхдийн өөртөө итгэх байдалд муугаар нөлөөлдөг. Та нөхөртөөгөө маргалцсны дараа хүүхдээ ураа гаргаж энэ бүхэн түнээс болж байна гэж ойлгуулах юм бол хүүхдийн өөртөө итгэлийг сөөрүүлдэг. Хүүхдээ ямар нэг болцлоггүйгээр хайрл. Хүн болгонд байдаг үндсэн хэрэгцээ бол хайрлуулах юм. Тодорхой нөхцөлтэйгээр хүнд хайраа харуулах нь зан аашинд нь нөлөөлж хүнээр хайрлуулах эрхгүй үн цэнгүй нэгэн мэд сэтгэл төрүүлдэг. Мөн хүн өөрийгөө үнэлэх болон ертөнцийг үзэх үзэлд сөргөөр нөлөөлнө. Хэрв та хүүхдээ чи он сурахгүй бол надад хэрэггүй. Эсвэл сайн байвал чинь чамайг хайрлан зэрэг үгсийг байнга хэлдэг бол дахин нэг бодоод үзэхтэн. Хүүхдэд эцэгхийн хайр нь бололтой байдаг. Бусад үед өөрийг нь хүлээн зөвшөөрдөггүй гэж ойлгуулах юм бол хэнд ч итгэдэггүй болж өөртөө итгэл нь шууд багасдаг. Хүүхдэд хариуцлагатай зүйлийг даалга. Хүүхдийн насанд нь тохирсон зүйлийг хийлэхээр өгөх нь ганцаараа юм хийж чадаж байна гэсэн итгэл төрүүлдэг. Ингэснээр хүүхэд өөртөө итгэлтэй болох бөгөөд биеэ даад сурнаа. Хүүхдийнхээ алдааг дахин сануулхаас зайлсхий. Зарим нэг эцэг эхчүүд хүүхдийнхээ хийж чаддаггүй зүйлсийг үргэлж дахин давтаж хэлдэг. Тэд ингэж хэлснээр хүүхдээ амжилтанд хүргэж идэвхтэй болгон өөрөх хариуцлагыг нэмнэ гэж үздэг байна. Гэтэл байн галдааг нь чичилж байдаг хүүхэд амжилтгүй байхаас гадна өөртөө итгэлгүй байдал нь улам ихсэж, харин ч таны уур ихсэж, хүүхэд таньж онд сурч чадаагүй тул өөртөө итгэл нь алдардаг. Учир нь түүний хийсэн зүйл үн цэнгүй болж хувирдаг. Хүүхдээ бусдад бүх харьцуул. Хүүхдээ хэн нэгэнтэй харьцуулах нь түүнээс илүү амжилттай, илүү үн цэнтэй нэгэн байдаг гэсэн ойлголт төрүүлдэг. Ингэснээр хүүхэд өөрийгөө үн цэнгүй гэж боддог тул өөртөө итгэлтэй байж чаддаггүй. Та бүхэн өөрсдийгөө дэрэгдэн байгаа гэж итгүүл. Хүүхдэд эцэгийнх нь эсвэл насанд хүрсэн хүн дэрэгдэн байх шаардлагатай байдаг. Түүнтэй найз нөхөд мэд харилцах, өөрийн асуудлаа өөрөө шийдэхийг нь хүлээх нь шудраг бус юм. Учир нь хүүхдэд туршлага суралцах, шаардлагатай үед дэмжих, зам заах, бүх зүйл зөв байгаа гэдгийг хэлж чиглүүлэх хэн нэгэн хэрэгтэй байдаг. Та бүхэн энэ хэрэгцээг нь умартан хий үзэгдэл мэт эцэг их байхаар сонгол хүүхдэд цор ганцаар үлдээн гэсэн үг юм аа. Тийм учраас ямар үед хүүхдтэйгээ хамт байж чиглүүлж өгөө өөрөө суралц. Таны сахилгын журам зөв үү? Зодож занчих, доромжлох, тушаах зэрэг нь хүүхдийг гомдоож, түүнийг үл тоомсорлагч болгож, зан аашинд бүхэлд нь нөлөөлдөг. Тиймээс энэ бүхнээс хол байж хүүхдийнхээ өөртөө итгэлийг нэм. Хүүхдийнхээ үн цэнтэйг баталж өг. Та өөрөө үнийг эхэл. Эцэгхийн төрөлхийн шин чанар юу вэ? Хүүхдээ ямар ч үед хайрлан инхрийлж хүлээн зөвшөөрч, үр хүүхэд нь бүхнээс чухал гэдгийг мэддэг шүү дээ. Тиймээс та бүхэн ч бас үнийг хий.